Welcome back to Amos YouTube channel. Iceland гэлээ. Iceland-ийн жижиг Кефлавет гэдэг байсан. Эндээ хинтэж байгаа юм. Дархан эрдэнэт шиг харагддаг. Нэг тийм Монгол гэртсэн юм шиг сэтгэлдээ. Энэ удаад 10 жилийнхаа найзтай хамт аялахаар болоод Айсландд 3 хоногийн төлөвлөгөөтэй ирсэн байгаа. Янзын уу? Ингээд авчиё. Осоцлагч тэртэйгээ ууш юм байсан бэ? Хөрөвчтэйгээ. Тэг хүн байдгүй амар гоё юм тий. Тустаа нэлтэй бүр энэ чи. Окей. Тэг нэл ирсэн. Айсландд ирсэн. Би таяр чинь онгоцноос буучаал буудлын руугаа явж ах замд ерөөсөө хүн таарлахгүй болохоор ерөн жоохон гайхсан. Тэгсэн чинь угаасаа л нөгөө айгу хүн ам цөөхөнтэй учраас их тийм хөнгүү зилүүд л байдаг газар үлээ. За миний урд харагдаж байгаа бол Айсландын үндэсний загасны шүл авсан. Гэтэ энэ шүл шиг биш нийл төмстэй нухш шиг л байсан. Манай найз болохоор chicken fillet авсан. Аялж явах явцдаа би бол улс орныхоо тэр үндэснийх нь хоолуудыг авч идхийг хичээдэг. Тэгээд Айсландд угаасаа загас ихтэй учраас загастай хоол ер нь л их авч идсэн. Өгөрций. Мишель гэж үгээд өөрөө хоттой нэрийг өгч өгөө. Тэр буудлаасаа гарчаад ойрхон ингээ алхажсэн чинь шууд далайн эрэг харагдаад очиод харсан чинь ийм гоё уулнууд тэгэл далайн эрэг амар гоё бөөн жижигэн мэдэгдэж харагдаж байгаагүй тийм жижигэн шувуунуудтай юм хөөрхөн байсан. Тэгээд дараа нь ингээд хараад исэн чинь миний хамгийн дуртай нэг киноны бас зураг авалтын Айсландд хийгдэжсэн юм билий. Secret Life of Walter Mitty гэдэг Walter Mitty-гийн нууцлаг амьдрал гэдэг айгүй гоё сонирхолтой кино байгаа. Тэг хүмүүс уг нь үзүүлэх юм бодогдуулахар кино шүү. Наад чиг уул усан дуртай хүн бол үнэхээр гоё сэргэлт авч чадчихилээ. Наад бол үнэхээр гоё байсан. Бүр шумбчмаар л байсан. Тэгтээ жоохон хэрүүхэн байсан болохоор тэгж болж чадаагүй. Бид хоёр 4 сарын дундуур очсон болохоор Айсландд яг хавар эхэлжсэн. Тэгээд ихэнх цаас мөснүүд нь уг нь бол хайлж исэн юм билий. Айсландыг бас хэдэн үгээр хэлэхэд үнэтэй тэгтээ айгүй гоё байгальтай. Айгүй цэвэрхэн тав тухтай гэж хэлнэ. Лönnem цаг. Айсланд. Онгоцны буудлын байгаа. Автобус байдаггүй хот. Машин хэрэглэх хүн байдаггүй. Уусаа нийтдээ 300 мянган хүн амтай явж байгаа. Хэцүү л юм автобус бол. Аваас. Аяллаа 2 дахь өдөр манай найз бит хоёр Айсландын хамгийн алдартай халуун оршин болох Blue Lagoon руу явсан. Энэ халуун оршин хотын төв болох Reykjavikаас 45 минутын зайтай байрлалт юм билээ. Энэ ямар ичтэй халуун оршин юм гэхээр ус нь газрын гүнээс гардаг халуун эрдэс бодистой ихэвчлэн кремний буюу одоо силикон тэгээд хөхрийн орцтой байд юм билээ. Тэгээд температур нь ойролцоогоор 37-40 градус болохоор амархад яг таарсан төгс температуртай. Анзаарч ивэл энэ ус нь цэнхэр өнгөтэй байгаа.
энэ цэнхэр өнгө нь болохоор тэр яриад байгаа кремний тэгээд нарны гэрэлтэй холбоотойгоор энэ цэнхэр өнгөтэй болт юм байлээ. Тэгээд миний ажиглалтнаар гэх юм бол энэ над дээр гарч исэн батганууд маань арилцсан байгаа. Анх би энийг яг байгалийн нуур гэж утсан чинь тийм биш байсан. Энэ Schwarzenegger Power Station гээд газраас ингээд цахилгаан станцаас гарч байгаа халуун ус нь хуримтлагдаад Яванда юм алдартай лагуун болсон юм билий. Тэгээ хүмүүс айгүй их очдог. Тэгээд яагаад гэхээр угаасаа харж байгаа үнэхээр гоё үзмжтэй. Тэгээ байгалийн айгүй өвөрмөц орчинд байна. Спа үйлчилгээ авахт боломжтой. Тэгээд айгүй өндөр төлбөртэй болохоор бас хэр баргийн хүмүүс орохгүй юм шиг. Тэгээд яг Айсландын соёлыг мэдэрмээр байвал ороход бол зүгээрээ. Айсланд тэр Blue Lagoon-ны орцонд байдаг кремний одоо нөгөө усанд цагаан сүүн цэнхэр өнгө өгөхөөс гадна арсны түрхэхэд нэг тийм маск шиг үйлчлэгээтэй арсыг цэвэрлж зөөлрүүлэхэд тусалсан. Надад бол яг үр дүн нь шууд мэдэгдсэн. Гэхдээ бас сөрөг тал нь гэх юм бол үс амар хуурайшуулдаг юм бэлээ. Тэгээд орохдоо шууд тэр чигт нь ингээд кондишн түрхээ тэрийгэ зайлахгүйгээр ордог юм. Ийм ажил юм ярэ. Лайф карт гэж сайхан хүмүүстэй ховж ирээ. Сая бүрийг хөрхэн далайн авшиг сууж исэн чинь судлаа өөрчилчихье. Тэсэнт яга харахтал. Шинэ 11 цагт нөгөө утсан дээр татсан аппликейшн дээр амар мэдээлэлээр Айсландын хаасайгу төлөндөө харагдчихна гэд. Тэгэхээр нь гараад ирлээ. Өчигдөр арай жоох нэмэхгүй утсан л өнөөдөр айгу зүйцэн утсаж агаад анжаагаад харандаа. Амжилт. Одоо энд ингээд 11 цаг болж байхад хоошоогоо ийм амар гэрэлтэй. Харчил ногоороо. Гэсэн урагшаага ийм харах уу. Нега арста. Гайхамшиг. Enjoy your Northern Lights. Yes, thank you. Che fortissimo. Энэ төлөв туяг бит хоёр айгүй азтай болж харсан. Утсан дээрээ Track Aurora гэдэг аппликейшн татсан байсан чинь ингээ шүн бүх мэдээлэл ирээд Aurora гарч ийн Айсландын хаасаагүй харагдчихээн гэл тэгэл буудлаасаа гараал харсан чинь энд ингээд бүр ингээд бүр гайхамшиг харсан. Амар гоё. Гэхдээ хүмүүс одоо энэ Aurora-г харах гэж ингээд тусдаа мөнгө төлөөд тусдаа уулын өрөө төр ч юм уу ингээд нэг цэгээс ингээ очиж хардсан юм бэлээ. Тэгэхэд бит хоёр бол айгүй азтай буудлаасаа гараал ингээ харсан. Айгүй гоё. За аяллаа 3 дахь өдөр бит хоёр яг Айсландын төв орохоор шийдсэн. Тэгэхгүй бол бит хоёрын байгаа жижиг хот нь айгүй хүн амьтан цөөхөн хийх юм байхгүй. Тэгээд уйдсан болохоор автобусаар төв орохоор шийдсэн. Ямар ч байсан хотын төв гэсэндээ арай үзэх юм ихтэй хэлээ. Хүн ч гэсэн ихтэй болохоор арай нэг амьд санагдсан. Нэг тийм зомбитэй хотод ирсэн юм шиг л амар чимээгүй намгүй байгаад байсан болохоор жоох уйдаж яг эхэлжсэн. Төв рүүгээ яг ороод эхэлсэн чинь надад болохоор яг Оросд ирсэн юм шиг санагдсан. Нэг тийм хүүтэн, өрөнхий, нэг тийм цастай, нэг тийм уур амьсгал нь Орос шиг л санагдаад жоохон дотн байсан да. Бит хоёрын гаргасан нэг алдаа гэх юм бол одоо яг очих онгоцны буудлаа очих хотоо бол буруу сонгосон билээ. Шууд төв болох энэ Reykjavik дээр бууцсан бол төвөөсөө бүх аяллаа маршрут нь эхэлдэг байсан гэсэн. Одоо энэ халим харах ч юм уу тэгээд усан хүрхрээ өөр тийм мөсөн агуу загуу эсвэл тийм галтуулын юм үзэхэд илүү тохиромжтой энэ төвөөсөө явах байсан билээ. Тэгээд аль хэдийн хөдөө очсон болохоор тэд нарыг хийж чадаагүй. Гэхдээ яг зорилгодоо бол хүрсэн. Хоёлаа туйлын туяагаа харсан. Тэгээ Blue Lagoon халуун аршаанд орсон болохоор ер нь бол сэтгэл ханамж өндөр байгаа. Нэг ирснийх гээд туйлын туяаны музей орж үзсэн.
Түлэн твэ яг ямар утга учиртай хаана илүү харагддیں۔ Өнгө нь ямар утга учир илэрхийлдэг. Тэгээ улс орнуудын домог нь ямар байдгийг гэдгийг харсан. Тэгээ энэ музейн VR төхөөрөмжөөр энэ хойд тулын гэрлийг ингээд яг өөрөө тэр хөдөө орон нутгаас ч юм уу ингээд гоё үзмжтэй цэгээс харж байгаа юм шиг тийм бичлэг эвлүүлээд оруулсан байсан. Надад бол энэ ч гэсэн таалагдсан. Яг илүү тодор өнгөлөөр тэгээд байгалийн ч бас цуг хараад ер нь гоё эсв. Цаашаага бит хоёр усан бомб руу норцсон. Тэндээс халимтай шоу харж болдог гэсэн. Тэгээд очоод ингээд яг энэ үзмжийг харахад надад бол зүгээр миний тэр дуртай кино бодогдоод би бүр амар догтлоод бүр кино гэж бодоод өсөрч тэгцээд. Йоо аялал гэдэг нэр гайхамшигтай юм уу? Кинонд дээрээс л харж ирсэн энэ байгаль дээрээ би ингээ өөрөө очсон. Ийм сайхан зүйлүүд хараад ингээ аялаа явж байгаа болохоор улам бүр л одоо нөгөө аялах энэ хүсэл ирмэлцэл минь улам бүр нэмэгдээд улам л аяллаар цангаад байгаа байхгүй юу? За тэгээд цаашаа бид хоёр хоолнд орсон. Өглөөнөөс хойш мэдээг болохоор айгүй гоё хоолнд орё гэд ярьж байгаа. Ийм гоё хоолойч ицсэн дээрээ ханар манар жимстэй. Тэгээ махан бүр амар ялц бараг энэ утганыг ч хэрэг байгаагүй. Гэтэ Монгол хүн байна та. Манай бол ялц чансан махыг бол үзэхгүй лээ. Манай Монгол сайхан махыг бол үзэх мах дэлхий дээр байхгүй шүү. Олдохгүй л байгаа тэр тийм мах бол. Айланд өнгөрөөсөн 3 өдрийн аялал үнэхээр гайхалтай байсан. Гэтэ бид хоёрын аялал бол үүгээр дуусаагүй. Бид хоёрын цаана дахиад 2 улсын аялал хүлээж байгаа. Гэтэ дараагийн 2 улс маань халуун орн болохоор бид хоёр энэ зузаан хувцснуудаа тавих шаардлагатай болоод буцаад Ирланд дээр очиод 1 хоноод явахаар болсон. Гэтэ бид хоёрын айгүй хайхрамжгүй бас нэг гаргасан алдаа гэх юм бол Ирландаас буцаад цаашаа явах улсынхаа нислэгийг бид хоёр өөр цагаар авсан билээ. Минийх одоо 6 цагт гэхэд манай найзах 9 цагт авсан. Дараагийн бичлэгийг маань хүлээгээд үзэх юм бол бид хоёр цаашаага Португал орсон. Португал бас үнэхээр гайхалтай амар гоё үзэх юм ихтэй. Тэгээ хямдхан их сайхан улс үлээ. Тэгээд ардаас нь Итали орсон. Хайрын улс үлээ, загварын улс үлээ. Ямар ч сайн хэлсэн шүү. Stretch my hand.